Намайг Санжи Зэмзарин гэдэг шаазын эдлийн технологич мэргэжилтэй хүний нөөцийн менежментийн зөвлөл. Урлагт ер нь их хайртай. Тэгээд эртний урлагийг маш их сонирхдог. Монголын эртний урлагийн гайхалтай бүтээлүүд тавигдсан зан үзрийн нэрмжтэй зөвшөөрөл урлагийн музейд өндөр гээний танхим зочлох маш их дуртай. Анх өндөр гээний болон түүний бүтээлийн тухай баримт киноноос сонсч ирсэн. Тэгээд тухайн үеийн цаг үеийн байдлаас болоод өргөжлөж сонирхож тань мэд сайн чадаагүй. Сүүлд өндөр гээний бүтээлүүдийн музеймаар дамжуулан танилцсан бөгөөд хүнд хэцүү зөвхөн цагийг төсөө үлдээж өнөөгийн биднэрт дамжиж чадсан маш их талархсан. За гадаадд бол өндөр гээний зам назрын бүтээлийг маш их өгүүлдэг бөгөөд дорны Микеланжело гэж алдарсан байлээ. Тэгэхээр энэ хүний бүтээлийн төгс чадварыг өнгөрсөн бөгөөд сэрхэн мандалтын үеийн дорны уран бүтээлчдийн томоохон төлөөлөл гэж үздэг юм байна. Ингээд тангимын гол хэсэг байрладаг цагаан дээр их болгоны хамгийн их заслах дуртай үзмэр. Би энэ үзмэрийн урд 2-3 минут зогсов. Үзмэртэй айл болох холбогдохыг хичээдэг. Энэ надад бэлдсэн бэлсгэл бол үзмэрийг тодорхой ажиглахад тусалдаг. Эмэгтэй хүнийхээ цагаан дээр ихтэй хүн холбоотой биш санагдана. За насны бурхан хэмээх энэхүү бүтээл нь бол доорсоо дээшээ үйсэн бадамлын цэцгийн дэлбэтэй суурин дээр суусан инэрл хайрын харцаар үзэгч бид нар руу харж байгаа төгөлдөр залуухан бүсгийн гоо үзэсгэлэн илэрхийлсэн гайхалтай бүтээл. Сайн ажиглуулга ингээд тэнүү магна дээр саран хөмсөг зурасан номон хэлбэртэй мэт нүдэнд ялмшиггүй бодогшилж байгаа санагддаг. Түүний магнайд мотор хөлийн ууланд нүдэнд байгаа бөгөөд энэ нь одоо ирээдүйн өнгөрсөн цаг хүн төрөлхтний айдас өвчин солон гайдагтаас хамгаална хэмээн дүрсэлжээ. За сайн ажиглал бүтээл маань бурхны маань биендээ нэмгэн өмсгөл байх бөгөөд маш өнтэй одоо гоёл чимэглэл зөөсөн тэтэм зөөсөн байна. Энэ нь бол миний олж мэдснээр бодисатва буюу сайхан сэтгэл хүмүүсийн төрийг энэ бурхнаар дамжуулан бүтээсэн гэж судлаачид үздэг юм байлээ. Мөн энэ бүтээлийн одоо өдрийн байдлыг ажиглал зөв мөрөндөх сонирхолтой нээж байгаа цэцэг нь залуу насыг төрсөн бөгөөд өг цэцгээр зөв утгатай хатгасан байна. Баруун моторнод өгөөмөр өглөг сэтгэлийг илэрхийлжээ. Ингээд өндөр гээний бурхан бүтээх урлагийн тэг хэмжээг чандлан байнгаа хүний одоо дүр төрслийг оруулж өгсөн гэж үздэг. Тэгэхээр цагаан дээр их бол залуу сайхан цэврэж мэдээ Монгол эмэгтэй одоо уран сайхны гайхалтай бүтээл. Энэ бүтээлийг үзсний дараа би мөн түүний ногоон дээр их болон бусад одоо бурхан бүтээлүүдийг үзэх сэтгэл төрдөг. Ингээд тэрийг бас үзэж та өөрөө шийдээд зэрэг зүйлээ. Мөн эмэгтэй хүнийг одоо бурхны сайхан дүрээр нэмлэн амьдуулж бидэнд үлдээсэн энэхүү бүтээлийг заавал ирж танилцаарай гэж зөвлөх бай. Урлагийн гайхамшигт дамжуулж бидэнд илгээсэн түүний захиасыг үзэж та өөрөө нэн тайлаарай.